үзэж байна. Төвийг сахих үзлийг дэмжснээр тухайн улсын бие даасан байдал нэмэгдэж, улс орон халдан довтлохгүй байх баталгаа болдог. Тиймээс төвийг сахих үзлийг давуу талыг олон нийтэд ойлгуулах, таниулах шаардлагатай гэлээ. Монгол улсын ерөнхийлөгч Монгол улс байнга төвийг сахих нь зүйтэй гэж хуулийн төслийг өргөн барьсан юм а. Монгол улс байнга төвийг сахих статустай улс болох нь сөрөг нөлөөтэй гэж зарим хувь хүн төрийн бус агуулга үзэх болжээ. Харин өнөөдөр зарим төрийн бус агуулгуудын төлөөлөл төвийг сахих үзлийн давуу талыг олон нийтэд ойлгуулан таниулах ёстой гэд ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Өнөөдөр энэ ашигт матгал энэ газрын хэвлэлийн баялагын өнөөдөр энэ эргэлтэнд оруулах өнөөдөр Монгол улсын хувь заяатай холбоотой асуудал дээр ч гэсэн төвийг сахих бодлого нийт одоо энэ дэлхийн түвшинд өнөөдөр жинхэнэ менежментээ хийж энэ асуудлыг ашигтай түвшинд асуудлуудыг яахын оронд гарахын оронд одоо энэ хятадын талтай ингээ ярьсан хятад юу болох хөршийн тал орцууд яах бол ийм нөхцлүүдийг барьж байгаа нь харагдаад байдаг байхгүй юу? Төвийг сахих үзлийг эсэргүүцэж буй хувь хүн төрийн бус агуулгууд Монгол улсыг батлан хамгаалах чадваргүй болно гэж болгоомжилж байгаамаа. Харин олон улсын сөргөлдөөнд автах туушрах цаг биш. Төвийг сахиснаар бидний батлан хамгаалахын салбарын үйл ажиллагаа хязгаарлагдахгүй. Нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон хэвээрээ байна. Харин НАТО, Шанхай хамтын ажиллагааны байгууллага зэрэг бүс нутгийн эвсэл холбоодод нэгдэхгүй. Дайнд оролцохгүй инхийн цагт цэргийн эвслийн үйл ажиллагаанд нэгдэхгүй. Байлдаж байгаа таалуудад зэвсэг хүч газар нутгаа ашиглуулахгүй. Эдгээрийг нийлүүлсэн бол аль нэг талыг нь ялгуурлахгүй гэлээ. Төвийг сахих үзлийг дэмжснээр тухайн улс орны бие даасан байдал нэмэгдэж, инх тайванч бодлого явуулах боломжтой болдог байна. Мөн тухайн улс орн руу аль нэг тал нь халдан довтлохгүй байх баталгаа болж өгдөг байна. Үүнээс гадна гадны хөрөнгө оруулалт өсөж, аялал жуулчлалын салбарт эрг нөлөө үзүүлдэг талаар тэд онцлож байна. Төвийг сахих гэхээр бол аль нэг улсад аль нэг хүчинд бол одоо илүү давуу талыг олохгүй гэдэг зарчим бол одоо хэрэгжинэ. За одоо өнөөдөр ч одоо юм байна шүү дээ. Нэг улсын одоо эдийн засаг улс төрийн нөлөө бол одоо хэтэрхий их болчлоо. Өөрөөр хэлбэл одоо хятад улсын нөлөө их болчлоо гэдэг асуудал бол түгшээж байгаа. За тэгвэл би түрүүн бол бас хэлсэн 90 оноос хойш манайх чинь бол Япон руу одоо их хил бийж байсан, Солонгос руу их хил бийж байсан, Америк руу их хил бийж байсан, за хятад руу их хил бийж байсан. Ийм одоо байдаг шүү. Ингийн оронд бүгдээрэнтэй нэг таймнаар тэгш орцсон бол аль нэг улс руу хэлбихээр л бусад улсууд нь бол одоо бас бидэнтэй бол найрсаг усаар хандж байна, тэгш усаар хандж байна гэсэн ийм гомдол үүсдэг. Энэ бол байхгүй болох юм аа. Мөн тэд элдв мөргөлдөөнд Монгол улс татагдан оролцвол харийн нөлөө ихсэх, хүн ам цөөрөх, бусад улсууд дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, нийгмийг өвмүүлэх, цаашлаад бид бусад улсуудаас тусгаарлагдах, зожигрон үлдэх эрсдэлтэй ч хэллээ. Тиймээс ерөнхийлөгчийн Монгол улсын байнгын төвийг сахихын зүйтэй гэж үзэн хуулийн төслийг өргөн барьсныг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаамаа. Уг хуулийг намрын чуулганаар улсын хурлын аюулгүй байдлын байнгын хороо энэ хуулийн төслийг хилэлцсэн. Харин чуулган нэгдсэн хуралдаанд хилцээг байгаа. Дараагийн мэдээг хүргэе. Төв аймгийн Аргалан